За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За ард түмэндээ яаж эргэж ирэх вэ гэхээр ард түмний итгэл чинь энэ эргэн тойронд чинь байгаа авилгалчтаас чинь болоод байхгүй болсон штэ учрал дарга. Та одоо тэр нэм усрагван их засаг гээд одоо их хааны одоо хуулиар одоо ингээд үзэл санаагаар бас хүмүүцсэн залуу гэж харж байна. Одоо ардталт чинь алд үе минь алжаавал алжаатгай, ахуй төрмөн бүү алжаатгай гэд ингэ байж байна. Тэгэхээр үндсэн үйл зөрчсөн үндсэн үйлийг таны наад суудал дээр чинь сууж ягаад цагаан дээр хараар бичсэнийг зөрчсөн үндсэн үйл зөрчигчөөсөө эхлээд энэ ард түмэнд ирэх юмаа бас хийх хэрэгтэй гэж хэлэх байна. Үндсэн үйл зөрчигчтэй хариуцлага тооцохгүй эвлэрээд явах юм бол энэ ард түмний итгэл улам холдноо. Дээр нь болохоор энэ улсын их хурлын танхим дотор үндсэн үйлээ зөрчөөд байх юм бол үүнээс хойш Монгол улсад хууль хэрэгжихгүй гэдгийг бас хэлье. За сая одоо ингээд бүгдөө л ам амдаа шудраг ёс гэдэг юмыг ярьж байна. Бүгд сайхан шудраг ёс гэдэг юм чинь амаараа биш ажлаар харуулах ёстой. За сая ингээд асуусан бүх хүмүүс хариулж байгаа сайд нар хэлж байна. Гэтэл энэ танхимд чинь байгаа хүмүүст бас л энэ нүүрсний улгаачд байна. Энэ хүмүүстэйгээ хариуцлага хамгийн түрүүнд тооцно гэдэгт бол найдаж байна гэдгийг хэлье. За дээр нь сая ингээд бас өмнө хэлсэн манай одоо энэ гишүүд хэлж байгаа шиг байна. Энэ төрийн өмчит компаниуд дээр чинь дүүрэн хулгай байна. Хэрвээ төрийн өмчит компаниуд дээр байгаа хулгайтайгаа тэмцэж чадахгүй бол энэ төр цаашаа яаж явах юм бэ? Төрийн өмчөөс чинь яаж хулгай хийдэг вэ гэхээр тэр төрийн өмчит компани чинь алдагдaltaй ажиллуулж хулгай хийж байна. Гэхдээ нэг саяхан хэдхэн жилийн өмнө энэ Бямбзогт одоо энэ зам тээврийн сайд байхдаа бүх аймагуурыг онгоц нисгээл гэхдээ нэг Мят гэж компани одоо ингээд энэ нэг гайгүй ашигтай ажиллаад би жилд нэлээд ашигтай ажиллаж байна да гэж ингээд явжсэн чинь одоо яг өнөөдрийн байдлаар 2025 оны 9 сарын байдлаар 6 тэрбум төгрөгийн алдагдaltaй. Оны эцэсгээд болоход бараг 10 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж байна. Бүх төрийн өмчит компаниуд ч нэг ийм байдалтай байж чинь. Цахилгаан холбоо гэдэг компани байна. Учрал их хурлын даргаыг сайд байхад нь аудитаас энэ хүн төрийн өмчийн төрийн хөрөнгөөр төрийн мөнгөөр арх худалдаж авсан байна гэдэг аудитын дүгнэлт нь хүртэл ирсэн мэт шүү дээ. Гэхдээ тийм хүмүүстэй хариуцлага тооцож чадахгүй бол энд төрөв гэж байж яах юм бэ? Одоо энд байж байгаа энэ нүүрсчдийн чинь цаана байгаа тэр цүнх баригчтай хариуцлага тооцож чадахгүй бол энэ зарчим гэдэг зүйлийг ярихгүй бол хүмүүсээ энэ төрд итгэж улам олдлоо. Яг энэ чигээрээ байх юм бол хідэн цүнх баригчд болсон нүүрсчд нь баяжаад ард түмэн нөгөө танаа саран гэрлийн гэлдгээр улам доошо баларлаа штэ. За тэгээд өнөөдөр Бадам сүрэнгийн томилгоон дээр бол их сайхан байна. За өнөөдөр бас Зандан шатар дарга одоо өнөөдөр нэг баяны хүүхдийг ч гэдэм үү амьдрал мэдхгүй тийм цагаан гартныг биш аймгийн даргаыг 3 удаа хийгээд хар буруу ажил халуунд нь алж хүүтэнд нь хөрж исэн ийм аймгийн даргын томилгоо оруулж ирж байгаа нь бол маш сайн байна. Бадам сүрэн чи нэг аймгийн дарга нарын нэрийг нэг хөөдөхгүй нэг аймгийн дарга нар нэг ийм байдгийн гэтэл нь ажиллаарай. Чи баруун аймагуудаар нэг яралтай яваарай. Зөвхөн зүүн аймагуд биш баруун аймагуудын бас аймаг болгоны зовлон өөр учраас чи тэрийг яагаад за чи тэгээд нэг аймгийн дарга нарын нэрийг нэг ингэдэм да гэдгийг харуулна гэдэгт бол найдаж байна. За минутаа бас авчи цааш нь. За Амгаланбаатар гишүүн 1 минут. За инх хоёр сайдд хэлэхэд за инх хоёр сайд бас олон жил төрийн алба бачлаа. Говьолтойгоос бас их хурлын гишүүн байсан гоо. Тэгэхээр та одоо энэ бүсүүдийн одоо ялангуяа баруун бүсийн ард иргэд төвийн бүсийн ард иргэдээс 2 дахин бага орлоготой дээр нь дахиад 2 дахин бага орлоготойгоос гадна 2 дахин илүү өртгөөр амьдарч байна. Тийм учраас энэ баруун бүсийн одоо ард иргэдийн тал дээр бол амьдралын чанарыг сайжруулах, дэд үтцийн хөгжил гэх талаас нь сайн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна шүү. Та бас энэ талын бол бас ариун их туршлагатай хүн учраас энэ дээр бас сайн анхаарч ажиллаарай гэдгийг бол хэлье. Тэгээд манай говьолтой дээр бол малын эзэн
үйлдвэр эзэн гэдэг зүйлийг бол бас танай яаман дээр одоо энэ очиж байгаа яаман дээр чинь нэг тендер зарлагдаа шалгагдсан байгаа. Тэр ажлыг бол сайн хийх юм бол энэ Монголын хөдөө аж ахуйг өөрчлөх, хот хөдөөгийн ялгааг арилгах, малын гаралтай төв гэдгийг боловсруулах төр эргэлт гарна шүү гэдгийг хэлье. За Монголбаатар гишүүнд баярлалаа. Энэ төрийн өмчийн компанийхаа хуулийг парламент яаралтай баталж өгмөр байна. Тэгээ их хурал дээр хэд их удсан. Тэгээ түүнээс болоод энэ засгийн газар энэ баримтлах чиглэлээ оруулж ирэх гэхээр энэ статусыг нь тодорхой болгох гэхээр тийм эргэцүүн боломж байхгүй шүү дээ одооны хуулиар. Тийм учраас энэ нийтийн өмчийн хууль, төрийн өмчийн компани бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хуулийг парламент яаралтай батлаад тэгээ засгийн газраас төрийн өмчт компанитар баримтлах чиглэлээ оруулж ирээд ингээд нэг талд нь гаргаа хурдан шийд явмаар. Аль 5 сард барьсан хууль шүү дээ. Тэгээ одоо их хурал дээр анхны хэлцүүл ногт хийгдээгөө. Тэг 1 сард ихнийх нь барьсан. Одоо тэрнээс хойш ч баг бүтэн жил болох гэж шүү дээ. Тэгээ сүүлд энх хоёр сайдаар энх хоёр гишүүнээр ажлыг сайхлуулсан. Тэгээ засгийн газрын гишүүнээр томилогдсон. Тэгэхээр одоо их хурлын даргын захирамжаар ажлын хэсгийн шинээр байгуулад одоо энэ төрийн өмчт компани энэ хууль болоод энэ засаглалын шинжилгээ асуудал их хурлын ажил болсон шүү. Тэгэхээр их хурлын гишүүд үүнд бас одоо бүгдээрээ тал бүрээс идэвхтэй оролцоод энэ хуулийг гаргаа араас нь засгийн газрыг шахах шаардъя. Тэгвэл одоо энэ төрийн өмчт компани бүтэн жил ярьлаа. Тэгээ энэ цаашаа одоо нэг талд нь гаргаж шийдэхгүй бол хүлээгдэж байна. Яг энэ Монголбаатар гишүүнээ хэлээд байгаа үнэ. Алдагдал нь ашиг болцсон. Энэ эдийн компаниудаа шийдэж явахгүй бол хувийн хвшилж орон зай байхгүй бол